Цэцэг нуур, урангоо, сайлчин бүсгүй зэрэг дуунуудыг анх тайзан дээр дуулж, урлаг хэмээх агуу ертөнцид хөл тавьсан түүний хувьд өнөөдөр урын сандаа 140 хам гоцлол дуу, 40 гаруй дан найрал цөөхүүл, харилцаа дуг өөрийн болгон дуулж, их ноён хотогтынхаа театрын алтан тайзан дээр үзэгчдэд хүргэж иржээ. Ер нь яг зүгээр намайг анх одоо энэ соёлын ордон гэж яхад уран бүтээлтэй холбож миний энэ уран бүтээлийн замыг эхлүүлж өгсөн тэр нэг ачтай хүн бол тэр аймгийн дарга байсан Алга гэдэг хүн байхгүй юу. Тэр Алга гэдэг хүн байсан. Тэр хүн би чинь цэргээс ирчихэд нэг хөдөө цагаан сарын дараах юм да шинийн 3-нд нэг айл дахиад уусан чинь баахан 69 байсан чинь аймгийн дарга Зүүн Баян гарнизоны захирагч генерал Сэрэн Дөржигээд хоёр ирсэн байсан. Тэгээд тэр айл дуулдаг байхгүй юу айлын найранд. Дуулаар ясан тэр аймгийн дарга босч ирэл өө. За хэн гэдэг хүн. Юу хийдэг вэ? За би энэ цэргээс ирсэн. За би бол одоо энэ алтан ширээс хүмүүс онгоо. Цэрэгт байхаас өмнө би малчин байж байгаад цэрэгт явж ирчихэд одоо ингэ явж байна гэсэн. Өө нөхөр минь чи одоо энд байхгүй. Тэгээ соёлын ордон чамайг дуучнаар авна. Одоо хөдөө орон нутагт үлж байх хэрэггүй. Ард түмэндээ дуулах хэрэгтэй гэж. Тэгээ манай нэгдлийн дагнаны хөдөөний баатар даваа самбоогоо байсан. Даваа самбоогоо мэдээж намайг дуудаад чамайг ерөөс аймгийн явуулахгүй. Одоо сумынхаа күлэв тавна гэ. Тэгээ басны 2-3 сар намайг тэгэлж үтсэн шүү. Тэгсэн чинь аймгаас гэнтхэн 4 сард 73 оны 4 сард цэргийн хэлцийн дарга Бадамсэр ингэж байсан. Тэр хүн 69-т очиод даашлах хуудас өгөөл. Шууд намайг шөнө авцраад маргааш 8 цаг гэхэд соёлын ордон дээр бэлэн бай гэсэн. 8 цаг төгөөд ирсэн чинь намайг 250 цаас өгөөд тэтгэмжгээд. Гар үйлдвэр дээр чи хавар байсан би хурган дээлтэй ирж байгаа байхгүй нэг тийм төвөрлөсөн хурган дээлтэй. Халуун гэдэг зүйл дулаан болсон. Тэгсэн чинь гар үйлдвэрээр очиж юу аав? Хөвдөд авч хүмүүс. Одоо 2 цагт баригад гарна. 60 хоногийн баригад. За тэгээ гар үйлдвэрээр очиж чинь надад таарахтай л байдгүй нонроо өндөр. Тэгээ энүүгээрээ хамцтай энүүгээрээ хормогтой нэг октор ногоон дээр авч хүмүүс. Тэгээд үдээс хойш гараад дундгавийн өндөр шил сумын дээр дуулах тугаан сургууль хийж унтаад тэгээ маргааш нь дундгав дээр дуулаад 6 дахиулж байгаа. Зарын тэр. Би чинь тэр үед бас энэ миний хоолой чинь одоо энэ өтгөн ийм хоолой байгаагүй. Сарай нарийн Драмцкий тий өтгөн 2 дугаар театр байсан. Тэгээ би ч тэрэнд одоо тэр үед дуулагдсан дуудаа одоо цэцэг нуур, урангоо, саалчин бүсгүй гэх мэтлийн дуунуудыг сургууль хийгээд өндөр шилдээ сургууль хийж байгаа. Миний намайг анх хүлээж авсан найр дууны багш Сандагж өгөж сайхан морин хуурч найр дууны багш хүн байсан л да. Тэгээ тэр хүн маань дундгавын өндөр шилдээр очиж сургууль хийгээд тэгээ дундгав дээр анхныхаа тоглолтод орж тэндээ 6 дахиулж Сандал саймтан зүгээр ус олгон болцсон юм тэгээ тайзан дээрээс бууж байлаа шүү дээ. Тэгэж уран бүтээлийн гараа эхэлж байсан 60 хоногийн баригад явж байгаа шүү дээ. Шөнө нэрэл маргааш гарч байгаа баригад ирээсөө л. Тэгээ 6 сарын 1-нд ирж өдөө 4 сард яваад нэг тэгж байсан юм. Найр дууны багш маань Сандагж багш маань одоо надад дуулах юу зааж өгсөн хүн шүү дээ анх. Найр дуу гэж юу байдгийг, дууч хүн дасгалаа яаж явах ёстой, сонсгол интервал яаж сонсох юм. Тэр бүгдийг ч анх одоо заадаг байлаа. Тэгээ хажуугаар нь одоо Ёндон самбоо гэж одоо манай театрын мундаг найруулагч байсан. Одоо цогцол маагай, мушга найруулагч энэ нэг дор төгссөн юм ус юм дэ сугар найруулагч энэ. Тэр Ёндон самбоо найруулагч гэж сайхан хүн байсан. Тэр хүн одоо жүжиг тавина. Тэгээ бид ч юм бол ерөөсөө өглөө 8-д ирээл орой өдөр нэг амраад орой бас буцаал нэг цай хоолой идэж уучгаад эргээ цуглаа шөнө 2-3 хүртэл жүжиг уушлах юм. Тийм ачаал өндөртэй хүн цөөх учраас өнөө хөрвөг чадвартай дуулан жүжигт орно. Тэр соёлын ордон гэдэг чинь тийм байсан. Би нэг арай хөгжмөл барьж байгаагүй тэрнээс жүжиг дуу хоёр талаа тэгээд зэрэгэл явдаг л тийм л байсан л да. Тэгээ тэрнээс хойш л одоо тэгэл энэ соёлын ордонд холбоотой байж байгаад би дуучнаа хийж байгаад 1975 онд найр дууны дуулаачийн сургууль элсэг төгтөнцөд. Тэгээ театрын маань хамт олон энэ Нацаг Дорж багш эд маань одоо намайг дэмжиж тэгээд Эчнэг 10 төгсүүлээд тэгээд улсын багшийн дээд сургуулийн найр дууны дуулаач ингэж явж исэн юм би. Тэгээ очиад би багшийн дээдэд тэр чинь хамгийн сүүлийн нэг жил багшийн дээдээр төгссөн шүү дээ. Тэрний өмнө бол хөгжим бүжигийн дээр гэдэг дуулаач тусгай дээд сургууль гэж байсан найр дууны.
тэнд байсан. Тэгээд намайг анх хүлээж авч заасан багш маань одоо Жамиж багш байгаа юм. Долдой. Тэр багш маань надад анх дуулаачийн заасан. Тэгэхээр чинь би нэг баритон байсан юм. Шалгуулад. Тэгээд Жамиж багшийн дараа Лувсан Данди гэж нэг сайхан багш байсан. За Лувсан Данди багшийн дараа Нарав тэрийн багштай Шивжова гэдэг зөвлөлтийн мэрэгчлэлтийн нэг төгөлдөр хуурч дуулаач тийм бүсгүй байсан. Тэр хүн намайг чи ерөөсө баритон биш. Чи бол ерөөсө високий бас. Одоо шингэн бас гэсэн үг шүү дээ. Чи ерөөсө бас. Тэгээд дасгал уншуулаад. Тэгээ миний хоолыг ч одоо ийм аригл болгоцсон шүү дээ. Маш их хөдөлмөрч тийм сайхан хүн байсан л да манай тэр багш. Тэгээ дараа нь Хөдөлмөрийн Баатар ардын жүжигчин Пүрв Дөржигой дээр очиод тэр чинь өөрөө бас үн чи тэр гундаамны бас л да бүр аригл бас. Тэр хүн дээр очиод тэгэл миний хоолой өтгөрөх энэ бака сурах тэн дээр нэгэ тогтсон доо. Тэгэл одоо сургууль өгсөөс хойш бол одоо тэгээд энэ аригл хоолойгоор л ингээ явж байна. Одоо тогтцсон форум болсон. Гэхдээ би бол бүр аригл биш. Би високий бас байхгүй юу? Хоолойч олон төрөлтэй л дээ. Тэгээ 1979 онд төгсөөд Улсын дуур үеийн академик театрт дуучнаар хуваарлагдаад тэнд 2 жил шахуу ажиллаад тэгээд өөрийнхөө өсөлтөөр соёлын яамны зөвшөөрлөөр 81 онд аймгийн хайн сар хөх театрт ирж ажиллаад өдий хүрч байна да. Тэгээд тэрнээс хойш одоо уран бүтээлийн театртайгаа холбоотой. Тэгээд 83 онд Нарантаяа дээр бүр сонгодог урлагийн одоо тийм тайлын концертээр тоглож байлаа шүү дээ бүр. Дотоодын бөгөөд одоо гадаадын тэр сонгодгуудын. Тэгэхэд манай хөгжим сайхан байсан оронтой одоо нэлээ хүн олонтой гоос бүтэн байсан. Нацгаа багш маань тэр даач байсан. Тэгээд гадаадын сонгодог энэ шууд тоглоод дуулж байсан шүү дээ. Ер нь тэгээд баригадын баруун хойд аймагуудаар явж байсан Завхан, Булган, Архангай, Баян хонгор, Дундагав гэдээ явж байсан. Тоглолт болгон дээр ирсэн тэгээд дандаа дуусан дуу маань дахиулаад нэгээс 2 дахиулаа явчихдаг. Хамгийн анхны тэр 6 дахиусаас хойш тэр дахиад тэгээ буугаагүй дээ. Тэгээд л одоо маш сайхан хүлээж авсан залуу дуучдыг үзэгчд их дэмждэг. Маш их юм үздэг байсан тэр үйл чинь. Тийм л байлаа. Өөрөөр оролдоно одоо боловсруулна эхлээд оройлон уншин хажуу харьцдаг оройлон бас өөрөө судлах болно. Тэгэж үл нөө хоёр оройлогч хооронд нөө харьцаж байгаа харьцааны үнэм юу гарна штэ. Харьцаа гарна. Тэгээд яг манай энэ дараамын жүжигчин одоо Санж Мату гэж мундаг хүн байлаа. Манай Базрын Төмөрбаатар гэж мундаг хүн байлаа. Эднээс маань их хэл зөвлөн. Тэгээ өөрөө хөгжимтэй жүжиг дуулах жүжигийнхэн болохоор өөрөө ноотон сурна, аяан сурна. Тэрэн дээр харьцаагаа тэгэж асуун лавлна өөрөө юм хийн. Тэгээд сургууль их хийн. Өөрөлт тэн дээр их юм болж авна да. Ер нь бол би нэг 14 жүжигт орсон байдгийг. 14 жүжигээс Бэсрэг дөр 2 байгаа юм. Бөмбөлдөө Баатар гэж Монгол зүй багшийн Сэрэмдэрж багшийн замнал Бөмбөлдөө Баатар тэр дуурийн тэр төмөрдийгээд тийм юм тоглосон байгаа юм. Дуусан. За 9 шаргын тоос гэж байгаа Монгол зүй бас. Тэрэнд болохтойгоо зэрэг Есүхэ Баатарт дуусан. Тэгээд Дамбын Төрөвбат Батын одоо тэр Хялар хатан гэж манай Нарантаяа голройлон тоглосон доо. Тэрний хошуу ноён бас дуулж үжиг. Тэрэнд орсон. Дан найралтаа гэдэг бол хамтын бүтээл. Хамгийн бага дан найралтаа гэхэд 16-аас дээш үнэтэй байна шүү дээ. Тэгээд дунд найралтаа их найралтаа гэж явчихсан бүр хүн өсрөөд ирвэ. Тэгвэл зэрэг тэр бол хамтын бүтээл байдаг.
Тэрэн дээр ганц шаардлагатай хүн ганцаараа хамаагүй чангар дөдөж болохгүй. Ганцаараа доорхгүй, зөөлхөн доорч болохгүй. Бүх хүн орж байгаа улсууд яг өнөө балансалж зэрэг доорч бие биенээ сонсоод доорно гэж. Одоо тэр шаардлагыг хангана да. Тэгэж үж их гоё гармун жигэд доорно. Харилцаа доорд яг тэргүй жүжиглээд. Тийм ээ? Хоёр хоорондоо жүжиглээд одоо ухаандаа юу гэдэг хожигдож ирэхэд аралуугүй тэргээ хэрэгэд наралуугүй тэргээ хүүхнийгээд хоорондоо харилцаа өвчгөн жүжиглээд. Зах зээлийн нийгэмшүүлсэн хүнд хэцүү цагт орон нутгийн театрын уран бүтээлчид амьдрахын эрхээр театраа орхин өөр ажил хийж байсан нь саяхан. Тэрл хүнд хэцүү цаг үед буурай сахиж голомтоо авч үлдсэн цөөхөн хэдэн мэрэгжлийн уран бүтээлчдийн нэг бол Монгол Улсын гавьяа жүжигчин Яндан Жамц юм аа. 90 онд ч одоо ерөөсөө орон тооч их самхан болсон баяга хэдэн манайх ч бол одоо мэрэгжлийн бүжигчтэй хөгжим бүжиг төгсөж ирсэн хэдэн хүнтэй их сайхан байсан шүү дээ бас зөөхөн ч гэсэн. Тэгэл яа харахгүй энэ зах зээлийн ороо усгаа тэр үед ч одоо тэгэл амтихад хүнд болсон л доо. Тэгээд улсууч надад мэрэгжлийн хэдэн бүжигч гараад явчлаа хүн ер нь яг ажиллаж байгаа л одоо нэг тамга олж аваад нэг юм байгуулаад гараа явчихдаг. Нэг тамга үзүүлээл би одоо ийм ажил хийнэ гэж. Тэгээ ерөөсөө үлдэж байгаа хүн бол одоо наран туяа мөнгө үлзээ одоо энэ буян багш маань одоо бидний хэдэн хөл үлдсэн тий одоо нацгаа багш маань дараах байсан. Нацгаа багш өөрөө үлдсэн. Нэг хэдэн ахмад бол үлдсэн ерөөсөө. Энэ одон чимээ дараагийн номон дээр байна лээ тий. Голомтоо сахиж үлдсэн хэдэн хүн гээд байж л байна лээ. Тэнд миний нэр байж байна лээ. Манай мөнгө үлзээ гээд бүгдийн нэр байж байна лээ. Тэр цөөхөн үлдсэн. Тэр үуч амьдрахад хүн тулсан хөгжилч хэцүү болсон, салин мөнгөч хэцүү болсон. Ер нь манай энэ театр бол ер нь бусад аймагуудын театр төвөгч бас байсан баг. Ер нь хаалгаан бариагүй хэдхэн театрын нэгэнд тооцогддог. Театр шүү дээ. Ягаад гэвэл энэ чинь одоо их хүнгийн нэрэмжит саранхөө театр гэж байгаа юм чинь энэ чинь бас нэр хүндийн ч байна. Тэр цаанаас нь бас бурхан тэнгэрээс харж үздэг үз. Ямар ч байсан энэ театр бол ерөөсөн тэгээд ирсэн мэд болоод үлдээл одоо дизрэгшээ сайхан явж байгаа театр та. Тэгэхээр манай театр ч одоо ингээл ерөөсөө амьдрахад хүн бол ирэнгүүт бас сайн өгтөл нацгаа багш дарга байсан. Нацгаа багш найз нь мөнх туяа гээд мөнх баатар гээд тэр нөхөр ч одоо энэ урагшаа хийлгалт 8 хийдэг. Анхны хил хийж байгаа шүү дээ. Тэгэхэд одоо театрыг одоо энэгээр орлого олж амьдрэх гэж одоо хичнээн аврагдан тийм боодолтой тэр цагаан одоо 100 юм бод аав гэдэг тийм. Энд театр давтаж өгч байлээ шүү. Тэрийг өөрсөнд манай театр чинь нацгаа багш их ажихгүй ч юм. Тэгээд гэрийн бүрээс аюулаад. Тэгээ хөдөө аваашд 8-аад. Энэ мужаарийнхаа зэх тэр авдрасав хийгээд. Манай театр чинь тэгээ хөдөө аваашд 8-аад. Тэгэж бас орлого олж, туслах аж ахуйтай болж үзэж байлээ шүү дээ. Тэгээ хамгийн сүүлд нь яг нь төрийн байгууллага туслах аж ахуйтай байж болохгүй гэсэн нэг юм гарсан байхаа нэг бас хууль тогтоол журам. Тэгээ сүүлдээ тэгээ болохоо байцсан. Тэрнээс ш манай театр чинь бас тэр үед бол ер нь дажгүй болж ийсэн шүү. Яг ер нь 90 гарсаар одоо миний өөрийн ажил мэргэжил ойрцоо юм бол ерөөсөн тэгэл би бол өөрөө бол хогдээ бол дандаа л аль болохоор гоцолдуу шинээр бэлдэж гаргах. Тэр хэлийг хийж байсан. Тэгэл хажуугаар нь одоо манай буян багш маань одоо өөрийнхөө хүний ч одоо тэр найруулсан найралдаг авцар тавьж байсан. Шаардлага нь тэр сайхан багш л да мэргэжлийн төвшөнд юм хийдэг. Тэгээ багшийнхаа удирдлагын дараа тэр найрал дундлаар орсож байсан. Тэгээ хажуугаар нь одоо тэр партнеруудтайгаа ярьж байгаа одоо ийм дуулыгээд харилцаа дуу их орж байсан. Тэгэл өдөөс өдөрчил одоо бидний санаа бол чанаржуулаад явах бодлогоор явж байсан л да юм аа. Уран бүтээлээ. Тэгэхгүй ч болохгүй. Миний ээжийн тал бол одоо ер нь бүгдээрээ хөрх хоолойтой дуулна. Тэгээ би ээжээсээ бас би өлгийтэй явахтай хүн дөргүүлсэн юм байна. Хоёр сайхан настай бол өндөр босготой дөргүүлсэн. Олон хүүхэдтэй одоо өөр хүүхэд нь байна. Баас бүгд манай дүүнэр бүгд бол ерөөсөө хоёр талаас нь тэгэл авиастай хүүхдүүд. Тэгтээ мэрэгжлийн талаар яваагүй дандаа одоо уран сайхан шиг хэмжээнд л гавийн даа нор бонцод гэдэг шиг одоо дуушид байгаа да. Ер нь бол яхаа би ер нь дуушмаас хойш бол хүсч явсал да. Нэг бас нэг хэдэн дууны ая захиаж үзхийсэн гэж бодоод явдаг байсан. Тэгээд би чинь бас уран бүтээлийн дууны ая захиах ажиллаа бол нэлээд хожиж байх гэсэн.
94 оноос эхэлсэн юм байна. Би нэг тэр өмнөгөө би нэг яруу наригч байт юм билээ л дээ. Бямбацэн гэж. Тэр хүний нэг эргэх цаг үеийн гэдэг жижигхэн номон дээр шүлэг байхгүй юу? Эргэх цагийн үеийнсэн шүлэг байсан. Тэрний сонирхоод уншаад үзсэн нэг дуу очихсан санагдаа болдгоо. Тэгээ дуу хийгээд. Тэгээд багш нараа үзүүлээд. Болж. Анхны дуухад бас дажгүй гэж үнэлэгдээд. Тэгээд тэрнээс хойш л ерөөсөө дуу наяа зохио гэдэг тийм сонирхол маань өрнж эхэлсэн юм байна. Тэгээд бас баян хийгээд явж юм олон юм чинь дараа дээр хийхээр нөө дуу үйлдвэрлэж жижиг болчих гээд байдгийн шүү дээ бас аяа. Жаахан байж байгаад нэг жил болоод нэг хэдэн сар болоод нэг шүлэг болоод нэг юм оролдоод тэгээд би чинь анхны үед бол одоо нөө туршлага муутай гэж тэгээд багш нараас асуул. Одоо боён багш асуул мөнгө үзий багш маш их тусуулсан. Сүүлдээ би чинь мөнгө үзий багшаар заалгаад өөр зохиосон дундаа бас ганц нэг дундаа каливер хийж үзлээ гэдэг өөр болдог юм байлээ. Их байдлаар ингээд уран бүтээлээ хийгээд яваад байсан. Тэгээд нэг мэдсэн чинь энэ төврийг одоо миний хэмжээд энэ төврийг гаргах хэмжээд дуутай болчихгүй юу. Тэгээд би хамгийн анхны зохиосон дуу тэр Бямбацэндийн эргэх цагийн үеийн гэдэг энэ үгээр нэрж дууныхаа анхны төврийг гаргасан. Одоо хоёр дахь төврийг гаргахад бас хэдэн дуу би арай бас нэг төвөр арай хөрөхгүй л байгаа л да. Тэгээд л одоо дараагийн юунд бүрдүүлээд ахаад бас хоёр дахь төврийг гаргах санаатай л байгаа. Зорилго бол. Би ч өөрөө тэмээгч юм байсан учраас бас тэмээг хайрладаг хүн байхгүй. Ер нь одоо хүн чинь анхныхаа хөдөлмөрийн гараа ихсэн ямар малж байсан тэр малаа хүн морин эрднийгээр адуухан хайрладаг шиг би адуу хайрлах хийж байгаа бас хариуж байсан тэмээг их хайрладаг. Ямар сайн би хөдөө хөөхд байхад ижийнхээ сааж байсан ингийн ботхнуудыг бүгдийг эрхэл үлчсэн. Өглөө босоод хайцгийн от авцраа нэгээр нөгдөг нөө бүр сургач гэсэн ирэх болгоо. Тэгэж эрхэлүүлж ирсэн. Тэгээд би тэмээ өөрөө хариуж ирсэн учраас тэмээд их хайртай бас. Саяхан маш шүү тэмээ чи баягалын хатууд бол одоо тэгэж уруудан үхэн гэж байхгүй. Нэг сайхан товцгны нөмөр барадаад нэг 7 хоногийн шуурганд бол хэвээл хэвчгээд байдаг байж байна. Хойны бол тэр орж хэцүү юм бол ч адуу хөр өдр бол баягалын шаргал дааж чадахгүй. Тэмээ уу тийм сайхан хэлдэг шүү дээ. Манай мундаг одоо нэртэйж үжигчин сайн жимтэй гэж байсан. Тэр хүний буян заяаны ярддаг гэдэг шүлгэнд би дуу хийгээд тэрний энэ мандах суманд болсон одон чимэг даргын үед засдарга байхад алтан тэмээ гэж улсын зөвлөгөөн болсон юм. Тэрний ая зохиогч уралдаанд 3 дугаар хэлцэлээд. Тэрнийхээ өвөл энд болсон үлэмжийн шинэр гэж уламжлалгын зохиогддог дууны уралдаанд тэр хүн барилж байсан аймагт. Манай найз одоо бурхан орнд явцлаа зайлшгүй мандах сумын тэмээтэй газар манай мандахч бас. Тэр мандах сумын уугуул иргэн өлзөж болоо гэж сайхан яруу наригч байсан. Тэр хүний бичсэн шүлэг байгаа. Тэгээ надад энэ тэмээ хариулж ирсэн хүн би энийг бодож авсантай яг зөгцсөн шүлэг тэмээ өглөө бэлчийн. Тэнд очиод тэр хулантай нийлээ тэгэж бэлчээртэй явуулж угаад дараа нь үдийн хаалуунд ирж булагдаар ирж тэр ангиртай нийлээд ундаалдаг. Тэгээд хариулт сурсан тэмээ чинь орой болохтой яг орой тэр харын үрий болоод нэг од ингээ гэлзаад ирнэ штэ нэг одныг эгээр игээд ингээ суугаад ирдэг. Яг тийм өглөө бэлчээд ороо ирж байгаа тэр хоорондох тэрнийг харуулсан тийм шүлэг байгаа. Тэгээ надад их таалагдсан байхгүй юу.
тэр их сони болсон. Тэр чи яасан штэ. 2000 оны 7 сарын 9-нд юм аа. Манайхаа нэг хувийн байшинд байсан. Тэгээ би нэг гадаа нэг юм хийгээ сууж байсан. Манай гэр бүлийн хүн ч эзэггүй байсан. Хоёр ач ман дээр гэдэг тоглож байсан. Тэгсэн чинь би ягаад тийш шанг тавьчихсан байсан. Тэгсэн чинь зарлиг уншидгий. Тэгсэн чинь нэг 9 хүний зарлиг уншин чинь тэр дундал миний Жамбал Яндон Жомс нарын тэр мэтийн 9 хүнд Монгол улсын гавьж үжигсэн салбарт тэгээд бага онд ерөнхийлөгчийн зарлиг уншид. Тэгээ юм хийж гэнт сонсоо хөшчихсэн. Яг хүнд хэлбэр сагдаад байдаг. Хэлэх хүн болоод байгаа. Тэгээ үжигсэн хоёр хүүхэд тоглож байгаа. Тэгсэн чинь аль минь хоёр хүүхэд дээр өвөө нэг ч хэлээл гэсэн чинь. Тэгээд хоёр хүүхэд баярлаад тэр ойлгосон ч юм уу өвөө гэх юм уу тэгээд ихгүйсэдэг байхгүй юу. Тэгээд дөнгө тэгээд дууссан чинь тэгээд гэрт ороод ирлээ. Ороод ирсэн чинь хүүхэд цангаар харж танайх ирж явна гэх. Харсан манай хөгжим мөнгө зүй багш. Хөгжмөлөө дагуулсан зүгээр. Жагсаа дараад. Очиж байна да манай руу. Энэ хойно ойрхон байсан. За хоёр хөргийг л бөнөө шагаад ороод ирсэн. Тэгэл байж байтал дараа манай нэг цагдаа байсан дүү сонсч хаад басаад ирэхгүй ороод ирсэн. Тэгэж байтал манай аймгийн сонных ороод ирсэн. За хоёр хөргийг тэгж эхэлж байлаа. Тэгээд 7 сарын 9-нд зарлиг сонсч хаад би аймгийнхаа ойгоор бүр 7 сарын 20 хэдэнд 20 гаргаж үж явсан шүү дээ. Багонд ерөнхийлөгч өөрөө манай ойд ирж яг энэ дуучин болсон тайзан дээр минь зүүж өгч байсан гавьяат. Тэр их бас над их сайхан санагдав. Одоо ердөө гавьяат аваад би ч маргааш нөгөө дэр нь ороод ирсэн манай буян багшийн гэр бол жаргалгаа гэж манай дараа минь жүжигч юм байсан. Шууд намайг одоо хийж байсан. За минийхөө улсын алдар цалаах сайхан. Энийг одоо хадгалж явах хэцүү шиг минийхөө бодолтой явуулж байгаарэ гэж хэлж байсан анхны хүн. Тэгээ заах гэж манд анх тэгэж захиж. Гавьяатаас сошиалд яг энэ өөрийнхөө уран бүтээл ялгахаар чанаржуулахыг бодож байсан. Гавьяатаас хойш 2005 онд би өөрийнхөө уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн. Дандаа өөрийнхөө зохиолын дугаар хийж бас нэг тийм одоо цолныхаа ачийг хариулна гэдэг юм уу. Тэгэж энэ хөдөлмөрсөд тоглож байлаа. 7 сарын 6 сарын 29-нд тоглож байлаа да. 2005 оны. Тэгэж байлаа. Тэгээд дээрээс очил тэгээд уран бүтээл үеэр тасраагүй дээ. Тэгээд бүхэл юмд ороод улам чанаржуулаад одоо тэгээд явдаг. Гавьяатуудын хүндэтгэлийн тоглолт гэж их утгад 10 жавтахтынхаа ойг огцсон ажлын хүрээд гавьяаттай хүндтгэж одоо ийм сайхан тоглолт хийж байна. Энд одоо би бол маш их баяртай байгаа. Тэгээд гавьяатууд гэдэг чинь одоо манай нацагд орж багш. Буян хишиг багш. Наран туяа маань. Ухнаа багш. Хүүжээ найруулагч. За ийм 6 хүний тоглолт хийж байгаа. Тэгээд одоо бодож байсан ч их сони юм байл бас. Гээл бодоод чи бүгд миний багш нар бай. Наран туяа төр нэг анги. Гэтэл одоо найруулгын багш гэж ууж утаас багш л үстэй. Нацгаа багш бол миний багш. Хүүжээ найруулагч миний багш. Буян багш миний багш. Ухнаа багш миний багш. Одоо бүгд шүү дээ. Тэгээ ер нь 5 даргын нэг зэрэг л бий бай. Гавьяат зэрэг. Тэгтээ гандан буурахгүй. Ийм олон сайхан багштай үуч тэгээд тоглолт их сайхан болно гэж бодож байгаа. Тэгээ энэ олон сайхан нэр хүнтэй гавьяатуудтай багш нартайгаа гиний энэ сайхан хүнтэй тоглолтод оролцож байгаадаа би их баяртай байна. Театрын хамт олон их баярлж байна. Бэлтгэл бол ихэлсэн шүү дээ. Сургууль ихэлсэн явж байгаа. Би тэр уушртайгаар нээлтийн өндөө хоёр зүйлийг худалдаач. Нэ хото газраас илсэн гэж аваа шүү дээ. Нараа маань нансалма буян багш маань одоо балган гэл гарна шүү дээ. Тэгээ нацгаа багш маань одоо оркестр өдөртөн пүүж найруулагч маань одоо тэр найрын өвгөн гэж бас нэг нэлээ хөөх оройж би. Бас тоолно. Соёлын ордноос хөгжим драмын театр, хөгжим драмын театраас саранхуй театр болох хүртэлх ороо бусгай адармаатай, бэрхшээл саад ололт амжилттай бүх цаг үед өөрийн сурсан мэдснээ театртаа зориулан өнөөдрийн энэ өндөрлөгт авчирхад
хүндтэй үүрэг гүйцэтгэсэн Эгэлэнгийн эрхэм нэгэн уран бүтээлч бол өнөөдрийн манай нэвтрүүлгийн баатар Монгол улсын гавьяач жүжигчин Яндан Жавз юм аа. Одоо аймаг орны хэмжээ зохиогдож байгаа бүх ойнуудын одоо концерт тэрэнд ороод уран бүтээлээ хийчихэд за нэг тоглолт өнгөрөөд нэг за одоо нэг боллоо гэхэд бол одоо ер нь бас нэг юм хийсэн болж нэг аз жаргал хэллээ шүү дээ. Тийм л сайхан байсан. Тэгэл одоо энэ тэнд бол одоо энэ талбай малбай одоо ер нь хамаа хэрэгсэд бол их дууллаа шүү дээ би ч бол. Бид бүгд чинь ээлжээр явна. Дуудлага гарна театрт. Өнөөдөр төдөөс тийм юмтай тэр гээл. Тэгэл уран сайхны зөвлөлийн шаардлагаар тэгэл дуудлагаар ажиллана да. Ер нь уран бүтээлийг бол юмыг нэг хийгээд ямар ч байсан нэг сайн үнэлгээтэй хийчихэд тэрний цаанд гарчгаад байж байгаа нь ер нь хүнд их аз жаргалтай байдаг. Гоё байдаг шүү дээ. Би ч энэ театрт нэг одоогийн байдлаар зарим нь орхисон байж болно нэг одоо мэдгэж байгаа нэг 140 госон дуу дуусан байгаа юм. Тэр дуу гэж одоо боловсруулж гаргах нэг жилдээ бол 5-6 дуу гаргана шүү дээ. Төлөвлөгөөт уран бүтээлд орно. Тэрнийг бол суулж гаргах нь хажуугаар нь одоо уран бүтээлийн дан найрал дуу цөөхүүл одоо гурвал дөрвөл гэх мэт цөөхүүл шог хошин дуу гэх мэтийн одоо бас харилцаа дуу дуэт гэх мэтийн одоо тийм юмд бол нэг дан найрал дуу бол нэг 40-ийн дунд орсон байдгийг. Цөөхүүл харилцаа дуу нэг 35-6 дуу байлаа. Тиймэрхүү уран бүтээлд орсон байгаа юм да. Админ мандас